За одоо энэ дээрээс тайлбарлая. За түрүүний ярьсан market maker модель гэх байна те. Өсөлтийн тэр хөдөлгөөн дээр ч тэр уналтын хөдөлгөөн дээр ч тэр. Үнэхээр market maker модель бид нар мөн гэж үзэж байгаа бол зайлшгүй original consolidation дээр бид нар тодорхой хэмжээний liquidity байх шаардлагатай. Энийг яаж тодорхойлох вэ гэхээр нэг бол энэ тодорхой хэмжээний liquidity-ийн доор том цагийн BC юм уу CB үүссэн байх хэрэгтэй. Эдгээр жишээлбэл том цагийн BC үүсэтэй. Энэ сэлтлийн gap руу одоо сэлтлийн имбалансыг rebalance-ийг ханш маань унж орж ирж байгаа энэ хөдөлгөөнийг market maker модель гэж нэрлэдэг. За тэр дундаа market maker модель маань зүгээр нэгтэй энэ дээр хүрээд шууд шулуун өсөлтөд явагдаагүй. Тодорхой хэмжээний 2-оос 3 удаагийн accumulation цуглуулсан байх шаардлагатай. Тэгээр нь бас ялгаа байхгүй. За ганц нэг нь ловод авцсан ийм их хөдөлгөөнд сэж болно те. Нэг ийм жижиг лов авцсан. А ерөнхийдөө бол бидний яг үндсэн original consolidation дээр зайлшгүй equal байх шаардлагатай. Яг том цагийн чухал area PDRA зон дээр ирлээ. Үндсэн чиглэлийн дагуу бид нарт харагдана drum liquidity маань тодорхой болоод ороод ирж байгаа. Үүний ардаас бид нар яаж болох вэ гэхээр энэ магадгүй бүр том цагийн market maker модель бас байх үүсэж явах боломжтой ч гэдэг юм. Ийм их юм үүссэн байсан. За энэ дээр бид нарт original consolidation-ыг үүссэн байлаа. Харуулах ч та. За тэгвэл яасан? Time based чухал liquidity авцсан sell-ийн market maker модель дууссан бол одоо бид нарт бүр том цагийн market maker buy модель биелэх боломж бүртнэ гэж үзээд том бага цаг дээрээ дахиад бид нарт smart money reversal буюу нөгөө shift хөдөлгөөн чухал цаг дээр зөв цагтаа үүсэх хэрэгтэй. Зөв цагтаа шүү market нэг яг үеэр гэдэг юм. За тухайн үед shift хөдөлгөөн маань үсээд имбалансаар нөхөд ч гэдэг юм арилжаанд ороод үнэхээр энэ хөдөлгөөн маань бодит хөдөлгөөн гэж үзэх юм бол за buy модель идэвхжиж гэж хараад external high буюу нөгөө equal high руу хаяад том цагийн buy модель. Тэгээ sell модель бүрдсэн. Одоо buy модель аа гэх. Ингэж хардаг. За окей. Buy модель sell модель ийм байгаа юм бол одоо яг нөгөө нэг өчигдрийн миний buy-даг арилжаан дээр хэдүүлээ жишээ авч харъя л та. Өчигдрийн buy хаана. За өчигдөр бол би ердөөсөө л яг market maker модельээр харилцсан. Яасан гэхээр бид нарт энд үндсэн consolidation, хоёр дахь consolidation, гурав дахь consolidation энэ лов юу авсан бэ гэхээр анзаарах юм бол нэлээд equal лов. Би ер нь бол энэ equal ловын чухал liquidity байна. Энэ чухал ловыг авсны ардаас надад market maker моделийн reversal үндсэн shift хөдөлгөөн эхлэнэ гэж харсан. За тэгээ энийг replay хийгээд харъя л та. За одоо replay хийж жоох утгагүй ч гэсэн liquidity авсны ардаас миний хамгийн түрүүнд харж байгаа нь буцаа том цаг руу шилжих. Ганц liquidity аваад зогсдоггүй надад том цагийн imbalance хэрэгтэй. Imbalance гэдэг нь shift хөдөлгөөн те. Том цагийн shift хийгээд дээрээс нь биднэрт BC байна. BC-тэй энэ ч нэг order blocks байж байна. За эргийг 1 минут руу оруулаад харъя. Одоо надад энэ чинь smart money reversal буюу дээшээ чиглэлийн хөдөлгөөн хэрэгтэй болчихсон. Угаасаа миний bias дээшээгээ үндсэн original consolidation энэ гэдээ гараад ирсэн байгаа. Том цагийн PDRA дээр ороод ирсэн, чухал цаг дээр ороод ирсэн. Өсөлтийн хөдөлгөөн дээрээс нь өвдөд татаад харах юм бол энэ чинь баг equilibrium дээр ирсэн. Яг нөгөө discount буюу 50% ороод ирсэн. Ингээд харахаар миний бүх одоо confluence бүрдчихэж байгаа учраас заавалчгүй би shift ч гэдэг юм уу, change in the state ч гэдэг юм уу харах шаардлагагүйгээр яг нэг ёроол үзүр барих нөхцөл байдлаар надад бүрдэж байна гэсэн. За энд нэг ханшиг унгааж байгаа sell-ийн CB байна. За таад ер нь анзаараад харах юм бол яг энэ sell модель бүрдэж явах үед ийм чухал CB-нүүдийг ер нь бол айхтар нэг хөвдсөн цөөхөн байгаа. Ялангуяа энэ маркет нэгдснээс хойш. Энд дээр нэг CB-тэй эвдэггүй. Доошоо энэ дээр нэг CB үүссэн. Тэгээ энийг ханш маань хоёр дахь candle body хийж хаагцсан. Гурав дахь candle-ийн эхлэл дээрээс би шууд энтер хийсэн. Яагаад тэгэхээр энэ CB-г inversion хийчихээ шууд rebalance ороод ирсэн. Тэгээд нэг магадгүй breaker маягийн болгож ийн гэж үзээд эндээсээ гарч бахаа гэд. Энд арилжаанд candle нэгт үед арилжаанд орж байгаа. Энэ gap-тэй нэгдэ би нэг чүд жоохон дээр орсон юм аа. Stop loss өмнөх лавынхаа доор ингээд тавьж 27 бит. Тэгээ үндсэн TP buy моделлороо хайргаа гэд. Тэгээ TP авчих. Тэр нь анзаараад харах юм бол яг нэг үндсэн consolidation, чухал consolidation авсны дараа
Market maker модель ч гэсэн өөрөө давхар buy хөдөлгөөн дээр консультейшн хийж эхэлдэг. Тэгээд үндсэн buy явууллаа. Үлдээсэн консультейшн авах хэрэгтэй. Авсан. Энэ доор хангалттай liquidity цуглуулсан. Одоо buy моделийн 3 дахь drive нь буюу 3 дахь distribution. За тэнгууд market maker модель дээр distribution хөдөлгөөн гэж байгаа. За тэгэл за би нэг товчхон ингээд зурчээ. За ингээд original ингээд 2 дахь ингээд нэг 3 дахь ч гэдэг юм уу те. Ингээд биднэрт market maker модель үүслэе гэж үзэхэд бидний shift хийсэн хөдөлгөөний буюу энэ хэсэг маань ихний distribution. Retracement орж ирлээ. Хэмжээнээс үндсэн 2 дахь distribution. 2 дахь distribution. Энд чинь байгаа fair value-г нөхлөө биднэрт 3 дахь distribution буюу third leg 3 дахь leg орж ирээд market maker модель дуустгаа. За тэнгууд 3 drive гэдэг байгаа. Энэ бол 3 удаа ингэж нисэж байгаа. Market maker модель дууссан гэж үзэх юм бол эсрэг чиглэлийн хөдөлгөөн ч гэдэг юм уу баг цагийн модель харж байгаа үргэлжилсэн хөдөлгөөн гэдэг. Ингээ харж болдог. За тийм ингээ харахаар бид нарт болохоор үндсэн shift хийсэн хөдөлгөөн буюу энэ нэг дахь drive хаяа авчаад энэ 2 дахь drive үндсэн liquidity-г авчаад энэчнээс одоо 3 дахь drive үүснэ гэдэг. Энд нэг оролт, энд нэг оролт бодлоочсон. Энд нэг оролт, энд нэг оролт, үндсэн оролт гэдэг 3 оролт маань ер нь болчихж байгаа гэсэн. За тэгэл энэ 3 дахь одоо оролт маань хаах ингээл энэ хаяа авсан бол хэсгэл дуусч байгаа юм л да. Бай модель үнэхээр төгс барьж чаддаг юм. Тэгэл энэ дахиад дээшээ. Үнэхээр 3 дахь drive дуусаагүй байна гэж үзээд бид нэ барай л гэж болно. Тэгээ эн чинь өөр хамгийн гол нь all time high байгаад байгаа учраас надад тодорхой liquidation байхгүй. Бодлоо олцоод байгаа байхгүй. За тэгвэл хэдүүлээ жоохон sell модель харж үзье л. Ойрын үед бол угаасаа галзуу өсөлттэй байгаа тийм. Энэ бүр хуучны унталтын хөдөлгөөн хэрэгсэн. За энэ дорыг харагдчих шиг байна да. За 5 минутыг хийгээд ингээд харахаар энд бид нарт failure result гэсэн liquidity үүссэн байна. Тэгээ ингээд харах юм бол 5 минутын хувьд энэ миний original consultation магадгүй энэ 2 дахь ч гэдэг юм уу те. За энэ дотор байгаа энэ 3 дахь ч гэдэг юм уу. За энэ market maker моделийг баттгахын тулд надад institutional order flow гэдэг байгаа маань хаанаас үүсэх вэ гэхээр маш хэмжээний liquidity авсан байх шаардлагатай. Ингээд харахаар зүүн талд бид нарт энд нэг fair value gap байна те. CB байна. CB-ний доор байгаа хаяадыг бүгднийг авч дуусгах хэрэгтэй. Энэ хаяад. Энэ жиг бүр equal хаяа гэсэн юм байна. Тэгэхээр би бол энэ equal хаяаг авахыг заавалчгүй хүлээн. Үнэхээр л market maker модель арилжчих жаавал. За тэгээд энэ equal хаяадыг авахгүй бол би арилж чанд авахгүй гэсэн. Ингээ анзаараад харах юм бол бас ялгаа авахгүй. Энэ original consultation дахиад 2 дахь consultation гэдэг энэ маань өөрөө бас нэг market maker buy модель байгаа байна. Тэгээд buy моделоод дуусгахыг нь хүлээгээд liquidity-г нь авахыг хүлээгээд дүүрч авахгүй smart money shift хийчлээ шүү дээ. Энэ доотлын энэ л авчиж байгаа юм. Ижил таарлаа та. За энэчнээс үнэхээр shift хийлээ гэж үнэн бол smart money reversal гэж үзээд энд үлдээсэн CB байгааз энэ CB-г шалгаад rejection авч явах үед бид нар оролтой байна гэсэн. Топлосоо хаанч байрлуулд юм те. Цагаа бүр багасгаж байгаад орсон шүү. За тэгээ үнэхээр market maker модель биелсэн гэж үзсэн бол original consultation-ын доор байгаа юм чинь. Тэгээд харагдсан. За ингээ харах юм бол бид нарт эхний distribution нэг consultation явлаа. 2 дахь distribution гэдэг consultation орж ирэх хэвээр. 3 дахь distribution. Ингээд buy модель, sell модель дуусч байгаа гэсэн. Энэ ихтэй жоохон заваарсан л би энэ хоёр equal хаяг авах байх гэж бодсон. Энд авсангүй энэ магадгүй SLT хийсэн байгаа та. За тэгээ уналтын хөдөлгөөнийг харах юм бол ер нь яг энэ дээр ч гэсэн масаг адилхан харагдана. Энд дээр үлдээсэн equal хаягийг бүгдийг нь хамж дуусгаал бид нар shift өгч байгаа тийм. Хамж дуусгаагүй байх үед бид нарт доошоо 1000 shift хийгээ бид нар ийм хөдөлгөөнд орохгүй гэсэн байна.
За тэнгууд энэ ч liquidation авсан гэдгээр нь энэ дээр биднэрт одоо reversal цэвэрхэн reversal хаана яаж өгдөг вэ гэх. За одоо үнэхээр энийг би sell model гэж харах гэж байгаа бол бас low дээр equal low ч гэдэг юм уу consultation авах хэрэгтэй. Тэнгууд энэ ч failure хийсэн. Original consultation, хоёр дахь consultation, гурав дахь нь, дөрөв дахь нь аяг болон гоё sell талууд байна. За тийгээд issue replay хийж байгаа биднэрт оролт үйж байгаа л та. За нэг liquidity-г аваад дууссан гэвэл би одоо sell хөдөлгөөн харж байгаа жоох aggressive харна шүү дээ. Tap changing the state delivery хийгдээд in the immediate rebalance гэж үзээд би бол энэ chain-ээс sell-тэй stop loss-ийн хай энэ гэж. За тэгээд та нөгөө зөв цагтаа гэдэг чинь эндээс л харагдана. Энд чинь угаасаа яг нөгөө маркет нэгдээд stay macro гоц. Я макроор original consultation доош хаа орж байгаа юм. 280. Crazy shit. Ингээ надад ордог байна. Энэ бол бүр ихний distribution-аар авсан байна шүү дээ. 2 3 дахь trade яваагүй тэр чигтээ. Бай яг энийг ингэж харж болох юм. Үндсэн distribution 1 2 дахь distribution 3 дахь distribution гэдэг энэ лого ийм sell мэдэл хараад байна шүү дээ. Тэ импульсаараа мань бол мангар хол авчээ. За market maker модель гэж нэг юм байна. За тэгэхээр бидний хувьд одоо ингээд summary буюу дүгнэлт юу яах вэ? Нэгдүгээр том цагийн хөдөлгөөнийг ойлгох. Ч ямар сонио. Абстракт харагдсан байна. Хоёрдугаарт нь болохоор liquidation sweep. Гуравдугаарт нь болохоор тодорхой original consultation байх шаардлагатай байна. Дөрөвдүгээрх нь болохоор entry авах нэ. За тэгвэл яг энэ дарааллыг хэдүүлээд 6-аар тайлбарлая л да. За хэрвээ sell модель байгаа бол бид нар том цагийн үндсэн distribution байх шаардлагатай. За энэ чэнэс ханш маань ингээд тодорхой хэмжээнд өсөж ирсэн байх шаардлагатай. Энд нэг failure хийсэн ч гэдэг юм. Ингээд магадгүй энд байгаа liquidity бидний үндсэн entry хийх боломжтой гэсэн. За энэ дотор том цагийн sell side imbalance байх юм бол бид нар энэ хэсгээс одоо IFT хань гэсэн. Энэ маань болохоор institutional order flow entry. За entry drill гэдэг нь юу гэдэг вэ гэхээр үндсэн чиглэлийн дагуу буюу том цагийн order flow-ын дагуу institutional байгууллагууд орж ирэх хэрэгтэй гэсэн. За liquidation sweep энэ дээр бид нэр хийгдчихлээ. Higher time frame analysis тодорхой болсон. Энэ ч liquidity авсан. Execution тодорхой болж байгаа. Одоо энэ чэнэс би original consultation цэвэрхэн газрыг олох хэрэгтэй. Энэ байж болно. Хоёр дахь нь энэ байж болно. Үндсэн consultation энэ байж болно. За тэгээд энэ чэнэс entry-гээ бид нар баг цаг руугаа шилжүүлж хагаад 1 минут руугаа бүр зүүнлээд харна. 1 ч юм уу 5 минут ч юм уу. За тэгээд үнэхээр liquidation авсны дараа бид нартэй үнэхээр ингээд дээш өсөх хөдөлгөөн буураад ч гэдэг юм уу те. Higher high хийгээд энд ингээд гоё shift хөдөлгөөн ч юм уу change in the state ч гэдэг юм уу inversion ч гэдэг юм уу гоё stop үүсгэх юм бол баа хөдөлгөөн дээрээс бид нар арилжаа хийж болно. За энэ арилжаан дээр entry хийлээ. Partial ихний consultation дээр авч болно. Эсвэл шуналтаж full TP авч болно. Ганц юм нь зарим тохиолдолд шууд ингэж ундаг. Зарим тохиолдолд ингэж байгаа, ингэж нэг унаад эхний distribution-ийн ардаас хоёр дахь distribution эхлэхээс өмнө нэг ингэж эргэж татчих орж ирээд
2 дахь distribution яваад эргэж ингэж татчих орж ирээд 3 дахь distribution гэж явдаг талууд байдаг. Энэ бол маш цөөхөн. Гэхдээ их хвчлэн ингэсгийгээд иймэрхүү л явдаг юм да. За тэгээ ингээ харах юм бол энэ маань market maker sell модель байх нэ. Sell талын curve байдлаа. Энэ чинь ердөөсөө л миний нөгөө forever модель гэдэг үндсэн техник шинжилгээний арга байна шүү дээ. Би нэг бол та тусдаа бичлэг хий гэж бодож байсан шаардлагагүй баг энэ дээр хийчихлээ. За байтлын нөхцөл байдал дээр харъя. Яг саяныхаа энэ дараалал market maker buy модель харъя гэсэн. Том цагийн хөдөлгөөн маань биднэрт угаасаа үндсэн дээшээ ордер флоутай байх шаардлагатай. Энэ дээр өсөлтийн хөдөлгөөн удаашраад тодорхой хэмжээнд ханш унжаах шаардлагатай. За тэгвэл миний хувьд хамгийн түрүүнд юу харах вэ гэхээр том цагийн шинжилгээ bullish байгаа. Окей, check. Liquidation swap явагдсан уу? Биднэрт энд low байгаад байна те. За магадгүй надад энэ ч нэг том цагийн имбаланс байх шаардлагатай байна. За энэ дэр BC байна гэж харж. За тэгвэл би одоо liquidity хамагдахыг хүлээн. Зөв цагаа хүлээн. Consolidation явлаа. Доорлоо. Swap хийлээ. За энэ доор лов авсан бол миний хамгийн түрүүнд харж эхлэх юм цагаа багасгаад бага цаг руугаа ороод энтри хийж эхэлнэ гэсэн. Ямар нэгэн байдлаар reversal хөдөлгөөн. Үндсэн liquidity авлаа. Дээшээ бид нэр shift хөдөлгөөн хийлээ. Магадгүй энэ rebalance хийж болно. Энэ унсан ч болдог, унахгүй юу? Breaker шалгаад ингээд татчихулдаг та. Дөнгөд энэчнээс үндсэн оролт хийлээ. Stop loss-ын пландор. Тэгээд original consolidation. Clean OG байна уу? Байна. Ингээд market maker buy модель үсчээ гэж байна. Easy яагаад? Харах нь амархан да. Гэтэ real time chart-н дээр хамгийн энэ дундаас real time chart-н дээр хамгийн хэцүү юм нь liquidation swap-ийг зөвийг нь олох хамгийн хэцүү. Яагаад тэгэхээр бид нар жишээлбэл энэ ловыг ч авч болно. Энэ ловыг авахулчлаа гэдэг магадгүй энэ чинь эргэж орж ирээд бас ингэж орж ирэх боломжтой шүү дээ. Энэ лов авах гээд магадгүй энэ доор нь дахиад нэг BC байж болно шүү дээ. Тэнгууд би юун дээр алддаг вэ гэхээр за яг хуу мэдээж энэ market maker модельийг жоохон фейлдчлээ гэж бодоход нэг stop loss хүлээлээ. Арай авч хамжааг багтан дахиад нэг арилжаанд оруулах оромтой. Тэртээ тэргүй зоон дотор байгаа юм чинь ордер болоо. За энэ чи алдлаа гэх юм бол хоёр дахь stop loss боллоо. Хамгийн сүүлчийн энэ лов дээр найдалгаа тавилаа. Гурав дахь оролт хийлээ. Бүтэхгүй бол тэр өдөр өстө шиттэй гээл хаяа гэсэн. За market maker модель нэг юм ирэх үү. За тэгвэл өнөөдрийн нөхцөл байдал дээр буюу бидний өнөөдөр market maker модель яаж үүснийг харъя л да. Одоо чарт харах юм бол яг үнэлсэн байгаа юм. Бас бараг л байна. Энийг бол market maker модель гэдэг хэцүү юм л юм да. За өнөөдрийн хувьд бол Nasdaq-ийн хувьд үндсэн original consolidation энэ байсан болж таарч байгаа. Нэгэнд өнгөрцөн чартан дээр харж байгаа учраас би энэ дээр байгаагүй учраас шинжилгээ хийгээгүй мэдэхгүй байгаа л да. OG consolidation байна. Гэт нэг хоёр дахь consolidation high low гэд энэ өрөө дээрээс бид нөө sell хийж эхлэе гэсэн. За тэгээд угаасаа all time high учраас биднэрт smart money reversal хэрэгтэй. High low higher high доошо lower low энэ ч биднэрт shift хөдөлгөөн хийгдсэн. Shift-ийн ардаас sell side imbalance буюу CB байна. Одоо энэ яг энэ entry их нөхцөл дээр л биднэрт нөгөө концепцуудын маань жижиг партууд орж ирдэг байхгүй. Гэхдээ би зөвхөн fair value ашигладаг гэдэг Instagram дээр байдаг гадаад гарууд марууд бол бод. Бид нар ICT мэддэггүй, ойлгодоггүй, чаддаггүй. Эсвэл мэддэг юм дайжиж хүмүүс тэрийгэ заадаггүй зур худлаа ганцхан gap шүтдэг гэж контентыг хандлт авах гэж ярилцдаг байх. За тэгээд breaker CB-тэй үндсэн unicorn модель, үндсэн sell хөдөлгөөн дээр юм чи арилжаанд орлоо. Stop loss-ыг хаяхаа дээр тавилаа. Тийг үндсэн original consolidation лав дээргээл ламп бодвол ийм equal юм байна. Одоо ингээ харахаар та бас айгуугаа тодорхой equal лав юм чи харагдаж байгаа юм л та.
нэр фейлрэсэн бааз. Эднэр нь болохоор дандаа нэг liquidity тодорхой хэмжээнд авцсан хөдөлгөөнүүд байгаа даа. Энэ жишээлбэл энэ ловын хандсан. За энэ failure хийлээ. Үнцэн original consultation магадгүй энэ юм байна гэж хараад барилчж байгаа юм да. Харж эхний distribution хоёр дахь distribution break-ийн нь бол зөгчөөд тэгэл жоох явж байгаад 3 distribution энэ орж ирлээ. Smart money reversal гээ бам. Энэ хараадсан short бол өнгөрцөн л байсан юм байна. За market maker модель бол ер нь юм байна. Асууцаас байвал асууж болно. Welcome. Асууцаас байхгүй бол дуусахгүй дүүлээ.